Солонгост ажилд ороод мөнгөтэй олчлоо. Цалингаа авчлаа. Чами Солонгост ажил хийсээр л байна. 이거 좀 버려주세요. байхгүй гэж хэлээд авш. Энэ сүүлийн үед нэг хэл усгүй хүмүүс ингээд тэгээд ажил хийчих яриад байгаа. 이쪽으로 가시면은 Ажил хийх гэж ирсэн юм чи ажиллаа хийн штэ. Яг г Солонгост ирсэн бэ гэх юм бол ажил хийх гэж ирсэн. Монголчууд Солонгост ажил хийгээд идэв штэ те. Тэр ямархуу мэдрэмж байдгүй. Ажил яг үнэхээр Солонгост ирээд олддгоо. Би тэр бүх мэдрэмжийг мэдэрмээр байсан болохоор Солонгост ингээ ирсэн байна. Монголчууд Солонгост ажил хийгээд мөнгө цуглуулад гэрийнхэн руугаа ингээл мөнгө явуулдаг. Нэг тэгдэж штэ те. Би зүгээр л надад их шаардлага байхгүй. Гэхдээ би зүгээр л тэр мэдрэмжийг авмаар байгаа байхгүй. Би ингээд одоо залах хүн байна. Хөгшөрхөөрөө амьдрал үдсэн ихтгэж байдаг штэ те. Би бүр яг тийм баймаар байгаа байхгүй юу. Тэгэл би Солонгост өөртөө чаленж тавиад надад ажил олдох хэсгийг би мэдгүй. Гэхдээ би Солонгост үрээд ирсэн. Яхаа эвгүй гудамжруул алхаад байна да. Хотел бууж тансгалахгүй мөнгөө хэмнэхэд Airbnb загсан одоо юу гэх юм бэ? Буудлаас илүү хямдхан юм уу? Airbnb-гийн эзэн маань над руу код явуулсан. 906 от. Онгоцсон шүү. Йоо нэшэр. Энэ чамигийн Солонгост амьдрах гэр. Дахиад Airbnb дээр хүрээд ирсэн шүү. Шууд аппликейшнаараа загчдаг байхгүй юу? Тэг өрөөд ирсэн. За чамигийн Солонгос дахь гэрийн home tour эхлэж байна. Энд ингээд үүдэнтэй гутлаа тайлаа, тавчг өмсөө гаднаас орж ирээд орж ирэнгүүт л ерөөсөө нэг иймэрхүү алужийн юмаа тавиад хувцсан ингэж үлгэж мөлгөө тогтцоо. Хөрөгч байна, пэйж байна. Тэг хотел шиг биш. За энд миний ор байна, миний ингээд өрөө байна. За ижлэнгүүт чами зурагтаар гарч байна. Энд ингээд 0 болохоор надад их таалагдаад байгаа юм гоо. Цонхтой. Цонхоор нь ингээд гаднах орчныг ингээд харна. Ингээд 3 давхар цонхтой бүр солиотой. За ингээд ийшээ шүршүр. За нэг иймэрхүү байшинд орлоо. Одоо ингээд ажилгүй мөртлөөсөө ингээд хийцгүүрээ Солонгост юм идээд сайхан доббу гэднаа. Маргааш ажил ордоцоо гэж хүсэж байна. Маргааш үзье. Солонгост ирээд 2 өдөр болж байна. Ажил одоо олоогүй байна. Ажил олоогүй 3 дахь өдөр болж байна. Одоо нөгөө байрнаасаа хөөгдөж байна. Зайл гинэ мөнгө өгчдөг бол. Сайн мэн өгчээ. Группээс дугаарыг хараад залгаж байгаа маа. Солонгост ажил байгаа юм л өгчээ. Би одоо энэ Сөүлд байгаа. Ямар ч ажил хийчихнэ. Сөүлд байгаа маа чи Солонгос хэлтэй юм ирээд тэр удаа. Ирээд бол 3 хонжийн Солонгос хэлгүй. Солонгос бол хэл байхгүй. Солонгос хэлгүй бодлоо авлаа чи ажиллаа яаж хийх яаж ойлголцох юм чи? Солонгосчуудын дургуун нүргээ тэгээд хэл усын ч мэдэхгүй. Тэгтээ чи нөө угаагч муугаагч юм тиймэрхүү ажил байхгүй юу? Байхгүй гэж хэлээд авш. Энэ сүүлийн үед нэг хэл усгүй хүмүүс ингээд тэгээд ажил хийчих яриад байгаа ядраа. За ажил олдохгүй ядж хахад ингээ хүний нутагт ирээд өвдчихлөө. Энэ хараа баахан юм аваад миний гар маран дээр ингээ баахан юм туураад гидсэн дээр ингээ нүүр аман дээр баахан юм туураад өхөнгөө алдаад өвдөх хэрэг байхгүй маань. Өвдвөл мөнгө. Тэгэхээр ажил олдохгүй ядж хахад ингээ өвдөд хавцчихж байгаа байхгүй. Монгол ерөөсөө өвддөггүй ээж амар арчаагүй. Би бол өөрийгөө арчаагүй л гэж бодож байна заяа. Хүний нутагт солиороод ажил хийн мэн гээд том толгоолоод хүрээд ирсэн. Одоогор бол нэг ч ажил олдоог байна. Ямар ч ажлын сураг чимээ дуулаагүй байна. Одоо та нараа энэ бичлэгийг үзээд инээд нь хүрч байгаа хта тий. Энэ нэг юмны ажил хийн гэж одоо хааши харсан юм байдгийг ярьшгал байна гэж бодож үзэж байгаа хта тий. Харин тийм ээ би ч гэсэндээ өөрийгөө бараг жоохон мягаар мэдрээл байж гинөө. Усаа хацартаа наатчихсан л байна л да ингээд. Сайхан Солонгос нөгөөдөг чинь таавчгтай ингээ сайхан гадаа хүүтэн байхад ингээ таньдаг хүн амтнаа гуйгаад намаа нэг юм би Солонгост ирсэн байгаамаа ингээ нэг ажил хийлгүүлэх боломж байна уу найзаа гэдэг нэг юм таньдаг хүн рүүгээ ингээ холбогдол Солонгост байдаг нэг хүн амтнаасаа гуйж агаад ажилд орох боломж байна. Өглөөний мэд яг одоо өглөөний хэд болоод байгаа юм бэ мэдэхгүй. Өглөөний дууцсан ажил руугаа 8 гэхэд очих хэвээр. Тэгээ автобусны буудлын дээр ингээ хүлээж ийн. За автобус ирсэн шүү. Автобусандаа суулаа. 1500 юм байна. Солонгос автобусанд анх удаа сууж үзлээ. Уучлаарай эмээ суулар шүү. Санаа хажууд нь суудлаагаад хахад би одоо амар олон буудлын яаж зогсож явах вэ тийм үстэй. Би бараг 13 буудал автобусаар явах юм байлээ. Гадаа жоохон хүүтэн байна. Тэгээ өнөөдөр би ямар ажил хийхээ сайн мэдэхгүй байна. Ямар тач хайрцагтай юм хом зөөнч гэлөө. 말이야? 어디 말?
어딘 말? I don't speak Korean. Солонгос чами ажил хийхээр явж байна. Буруу замаар явахгүй тулаас мапаа хараад яваад байна. Буухтай энэ товчлуурн дээр дарах хэрэгтэй гэдэг гэсэн. Дарчи. Бууй. Буух газар маань ирчлээ. Ашгүй юу. Амар хол явчлаа миний автобус. Би төөрчлөө Солонгост хаана яваад байгаа бүүм мапаа хараад алхаад байгаа аахгүй юу. Энэ юм шүү. Ячил бүх юмаа Солонгосоор ирсэн байгаа. Юу ч болохгүй. За. 안녕하세요. 오늘부터 출근하신 분이죠? 네. 저쪽으로 가시면은 저기 일하는 거 알려드릴 거거든요. 저쪽으로 한번 가보시겠어요? 네. 네, 이렇게 잘. 잠깐만요. 네. 자, 저쪽으로 가시면은 일할 거 알려드릴 거거든요. 저쪽으로 한번 가보시겠어요? 오, Google Translate амар гоё ажилласан шүү дээ. Чи яг вэ чи өнөөдөр ажиллаж ихсэн хүмүүс үү хэрвээ чи тийшээ очивол би чамд ажлын талаар ярьж өгч чи тийш очиж үзчих. Нэ. Би сая яг ямар ажил хийх ёстойгоо ерөөсөө мэдэхгүй байгаа байхгүй. Тэгтээ би юмаа ихлэд ойлгож бичлэгээд хахаар мэгээ би яг солонгос хүн болчихжээ. Амар үнэтэй юмнууд байгаа болохоор ерөөсөө хамаагүй чанга хайрцаг ингэж тавьж мавж болохгүй шүү. Сая хууралсан. Тэгээд би сая ямар ажил хийхээ өөр нь ойлгочлаа. Энэ ард байгаа хайрцагнуудыг бүгдийг ингэж скотчлох хэрэгтэй юм байна. Тэгээд байна штэ. Энэ бүр хамаагүй жижигхэн агуулах нь байна заяо. Хажуу тал бүр амар том агуулах байна. Би одоо тэднийг бүгдийг хийхгүйсээ би ажил амар ирчээ. Ажимаа гэхүү Солонгос ихчнэр ажиллаж байна. Тэгээс бас Солонгос эрэгтэй хүмүүс амар солонгосчууд байгаа болохоор хажууд нь бичлэг хийвэл ойлголцохгүй болохоор лай болно. Тийм бүр амар хүнд хайрцагнуудтай заяо. Тэгээд дотор нь юу байгаа юм бол гэсэн чинь баахан косметик бараанууд байдаг юм байна. Солонгос энэ юмнууд. Би одоо анх удаа л ийм скотчаар ажил хийж үзчихэв. 씨, 이거 좀 버려주세요. Юу гэдэг юм бол? 이거 좀 버려주세요. Энийг хайх хэрэгтэй багтаа. За мэдхгүй энийг хайх хэрэгтэй юм шиг. Тэр ч бас загинд юм шүү. Асаа зүгээр ч мөнгө олдгүй юм байна. 자, 앞에다 버려, 앞에다. Аппета гэдэг нь юу болцоо мэдгүй хайх хэрэгтэй юм шиг. Гараал хайхгүй хоёр солонгос. 네. Юу гэдэг юм бол? За мэдгүй. Энийг ингээд нэг хэрнэ бүгдийн яг тэрнэр шиг ингээд дөрүлчлээд өрн тэгээ гадуур нь ингээд скотч явуулна. Яа. Чи юм өргөд нуруу үддэм байна. Чи эмэгтэй хүн хийх ажил ч юм уу биш ч юм. Би ч одоо өсөж яваа хөвчүүдээ өндөр болох хэвээр. Одоо харагч нь та нарт энүүнээрээ ингээд скотчтна. Эхлээд нэг ингэж скотчтоо дахиад нэлээд их ингээд скотчтгаа. Ажил хийж явнаа. Мөнгө олноо. Чами Солонгост ажил хийсээр л байна. Амар нуруу өвчин аяд ингээд зөөгöd байгаа юм. Найрлуугаа. Энэ одоо өдрийн хоол моол гэж юм өгд юм уу? Бас нэг хэдэн вон өгөх бол яадаг юм мэдгүй юм. Яа нуруу амар өвдөж байна. За энэ Солонгос чиг хаятайхан ажлын хажуугаар хоол иднэгээд юм будаатай нэг юм ваучер өгчт юм байна. Тэгээ ингээд хоол идэж байна. Одоо хоолоо үлээж ямартай ч будаатай нэг хачиртай байна. Солонгос кимчи. Тэгээ хоолоо иччихэд буцаад ажил руугаа орлоо. Нөгөө юм скотчтой дахиад зөөнө. Амар амархан харагдаж байгаа боловч эднэрийн чинь нэг бүрчлэн би сая бүгдийн ганцаараа өөрөө хийж байгаа байхгүй юу. Тэгээ зөндөө хүмүүс зэрэглэж ажиллаж байна л да. Тэгээ одоо хүмүүс арай гайгүй хоолны гарцсан болохоор та нарт хэлж байгаа юм. Аасан дээр байгаа юм бүгдээр ашгүй англи хэлээр юм бэлээ. Тэгээ би сая 52 хайрцгийг энэ дүрс одоо энэ Cosrx, Centella энэ төргээ би эднэрийг шууд уншаад ингээ олчиж байгаа байхгүй юу. Ямар хайрцаг нь ямар бараа байгаа гэдгийг. Тэгээ ингээ би ингээ бичээд өгнө тэнгүүт тэр нөгөө дээдлийн офс дээр сууж байгаа хүмүүс нь цаашаа компьютер дээр систем рүү оруулах юм билээ. Тэгээ зөв тоолоод явуулахгүй бол би тэгээд эхнээс нь тоолж юм өргөнө гэсэн үг. Йоо тэгээд хажууд нөгөө хамт ажиллаж байсан хүмүүс маань бүгдээрээ хажуу талынх руу орчлоо. Одоо тийшээ нөгөө хөргүүртэй контейнер нь ирж байгаа гэсэн. Тэгээ тэр контейнер руу юмаа оруулж өгөхөр явцсан. Би тэнд нь ажиллаагүй энэ дээр анх ажилласан болохоор энэ дээр үлчлээ 41. Тэмэгтэй өнөр ямар хүнд ажил хийгээд байгаа юм. Энийг одоо ингээ бүгдийг буулгаж тавих юм шиг байна шүү дээ. За яг нэг удаа Солонгост ажиллаж үзэх чаленж өөртөө тавьсан юм чам.
сайн ажилдана. Яагаад гэвэл би Монгол хүн гээд энэ ажилд орсон. Тэгэхээр Монгол хүн сайн ажилдсан штэ гэдэг би мэдрэмж энэ солонгосчуудад бүгдэнд нь өгнө. Цэнгоос тэр нэгээд жоос боломжууд бас сууж олон нэстэ бас ингэ тахмаа. Оо, 감사합니다. Оо, суурын сэтгэлээрээ нараа. Ус өгч штэ. Хаваал ус идэх юм аа ажил. Гоё юм аа. Хөш. Орж ирээд нэг ус уух гэсэн чинь нараа. Надаа ийм бодвол өглөө. Тэгэхэд би сая асуулаа заяа. Тэгсэн чинь Монгол руу явдаг. Ачаа би ингээ боож баглаад байгаа юм биш үү? Тэрийг сая л ойлгосон. Хав халуун час халуун ус гэсэн тэрийг нь. Учаад гарлаа тэгвэл хамаагүй удаан амраад байл бас загнаад унах. Би бас хорныхоо ямиг зөөж яваа юм биш бас харин нутагтай. Дандаа косметик бараанууд байгаа байхгүй юу? Нараа эднэр ингээ бүгдээрээ Монгол руу явах юм байна. Эднэр ануа мануа. Эснээ нөгөө ингүү эднэр чинь бүгдээрээ солонгост үйлдвэрлэгдээд тэгээд Монгол руу очт юм байна. Би бүр батлаа ажиллаж шүү дээ энэ бичлэгээрээ бүр солонгост бүр яг жихнээсээ эднэр чинь ингээ үйлдвэрлэгдчихэд Монгол руу очт юм байна. Хөөе. Манайс хуурамч олон хугацаад гэсэн тийм байхгүй мэн. Хөөе. Эн чинь жинээсээ солонгосоос манайс гартаар очт юм байна гэж. Энэ бодлоо заяа бэлгээ яхах та. Заяа бэлгээ. Энэ машинд сууж үзлээ. Энэ жолооддаг хүн нь харамлаад энэ буула. Тийш хаях юм байна. Ажил хийх гэж ирсэн юм чи ажиллаа хийн штэ энэ чинь. Хэдий одоо миний заяа бэлгээгийг компани газар ч гэсэндээ би хийн мэдсэн шүү. Монгол руу амар том контейнер очиж гин. Энэ болохоор юу юм бэ? Хүргүүртэй контейнер юм байна. Энэ араа одоо хүргүүртэй контейнер чинь урталтай ийм юутай байд юм байна. Ийм температур тохируулагчтай. Энэ чинь болохоор нүг косметик юмнууд байгаа даа шүү дээ. Дотор нь нүүр арчилгааны. Тэд нар чинь ингээд одоо Монголд өвөл олж байгаа өвөл олонгууд бүтээгдэхүүн ингээд замын турш хөлдөөд гисээд ингүүлэхүн тулд температурын тааруулаад солонгосоос ачаад Монгол руу очилд юм байна. Одоо ингээд юм мэддэг хүмүүс одоо мэдэндээ энэ урталт нь байдаг юмыг нь хараа шууд хүргүүрт агуулах гэдэг юм мэднэ. Энэ араа чанар манар шал өөр энэ контейнерээ. Энд би арай өөр солонгосны газрын хашаанд ороод ирлээ. Энэ болохоор одоо ингээ энгийн контейнер. Ямар ч хүргүүр тийм температур тохируулагч юу ч байхгүй контейнер. Тогшоход шууд ингэж амар дуурна. Саяных бол ингээ тогшоход юу ч дуурахгүй амар юм зузаан чанар манар шал өөр энэ контейнерээ. Одоо энэ шууд Монгол руу очино гэж боддог. Стандартын дагуу тийм градусын дагуу ингээд ачигтаад Монгол руу явд юм байна. Энэ Монгол руу ачилж байгаа энэ заяа бэлгээ гэдэг энэ компани яг солонгосоос нь ингээд ачаад явдаг юм бэ шүү. Тэгээ Монгол зүгээр ч нэг ороод ирэхгүй. Монголын гайлын шалганаар орно. Ингэж шалгахын тулд бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой шинжилгээний бичгтэй байх ёстой. За тэгээ заяа бэлгийн компаниуд маш олон том компаниудтай гэрээ албан ёсных нь эрхийн авцсан газар ч одоо дэдгэр шалгуулаа Монгол руу нэвтрүүлээд ороод ирдэг юм байгаа үстэй. Айгүй хардц зэртэл байсан шаардлагагүйсэн миний анил солонгосоос аль юм байна л та. Одоо би заяа бэлгийнхэн захирал руу залхаа. Би танаа ямиг энд зөөгөөд штэ. Надтай ингээ холбогдоотгооч ингээ залгана. Энэ хавианыг янзлчаа тэгэл ажил дуусаал мөнгө аваад явъя да. Тэгээд заяа бэлгийнхэн захиралтай уцаар ярихад үлээгээ байж ин да. Танаад би ажилд орлоо. Өстой сонирхолтой юм боллоо шүү. Гэл ярина да. Тэрийгэд хүлээж. Би өглөө 8 цагт ирсэн. Одоо 17 цаг 17 минут болж ин солонгост. Тэгээ одоо ер нь ажил дуусчих шиг байна. Намаа ингээ яваарай гэсэн. За ажиллаа дуусгацсан. Одоо энэ нөгөө газрынхаа офис руу орж ийн. 안녕하세요. 감사합니다. 수고하셨습니다. 감사합니다. Солонгост ажилд ороод мөнгөтэй олчлоо. Цалингаа авчлаа. Яа, амар жаргалтай байна. За одоо энэ мөнгөө гермал штэ. Би заяа бэлгийн захирал руу залгсан байхгүй юу? Тэгсэн чи миний утсыг ерөөсөө аваагүй тухайн үед. Тэгээ би одоо Монголд байна л да. Тэгтээ би танад хэлэх марцсан байна. Тэгээд зад руу нилээ ингээд хэдэн цагийн дараа уцаар ярьсан байхгүй юу? Тэгээ би хэлсэн байхгүй би заяа бэлгийн танаа ингээд солонгос дах юунд чи ингээд ажиллаа таарчлаа. Өнөөдөр ингээд миний олдсон ажил маань энэ байлаа гэдгсэн чи хүшээ чами чи юу яриад байгаа юм бэ? Солонгост ирсэн бол бид нарт хэлэхгүй яасан бэ? Ингээд тэгээд намайг ингээд гой буудал захиалж өгөөд тэгдэж шүү заяа. Хүшээ шууд амьдрал дээшлээд явчлаа. Энэ харалтаа. Анхнаасаа солонгост ирэхдээ заяа бэлгээд л хэлчих хэрэгтэй байсан юм бэ. Би яг өндөө өөртөө ингээд чаленж л тавьсан юм л да. Ингээд монголчууд солонгос руу очиод харлаа амар их ажил хийгээлээд болохоор ажлын олдсон амар их байдаг юм болов уу гэж би дотроо ботсон байхгүй юу да. Тэгээд
Яг үндэ тийм байдгүй юм байна. Ажил бол үнэнхээр олддгүй байна. Би хэдэн өдөр ажил хайлаа, зарын групп руу бичлээ, таньдаг энэ хавьд байдаг солонгос хүмүүс рүүгээ бичлээ. Би яг чадна л гэж өөртөө бартсан юм л та. Тэгээд заяа бэлгийн намаа солонгост байгааг мэдээд өөдөн татаад чаймиг ихчээ. Тэгээ яг та ийм сайхан тансаг буудалд хүрээдэрлээ. Заяа бэлгийн чинь солонгос нар л та. Том компанитай. Тэгээ том компани уулзалт чаймитай зохиоё гэсэн байвал яах вэ? Маргаашнаас би юу болно? Захирал болно. Заяа бэлгийн өөдөн татсан тулдаа бас би дайггүй гоё бизнес уулзалт гэж алцгнаж явах боломж олдлоо. Солонгост офисын ажилд орлоо гэж байгаа шүү дээ. Ингээ ажилчид ийм хаалгаар гардаг. Би одоо ажилчин болохоор ийм офисын хаалгаар гарч явж байна. Хаана вэ? Ой, захирлуудаа алдчихлаа шван тэр шүү дээ. Заяа бэлгийн захирлууд бүгдээрээ солонгосоор ярьдаг заяа. Тэгээ ингээд солонгосоор ингээ ихэлхэн юм шиг ингээ ямар ч төгдөрөхгүй ингээ солонгосоор ярьдаг. Тэгээ заяа бэлгийн захирлууд бас ингээд солонгостой амьдардаг. Тэгээд хаяа солонгостой амьдардаг. Зарим үйлрэлүүдэд Монголд ирж амьдардаг юм байна л да. Тэгээд солонгост яг амьдарж байгаа тэр үйлрэлд нь би очиад тарц. Тэгээ надаа ингээ амар гоё туслаад амар гоё юм офис ажил хийлгээд. Гэтэ би ингээд том уулзалт хийж яхад нь ерөөс оролцож чадаагүй л дээ. Ингээ бүгдээрээ ингээ солонгосоор яриад байгаа болохоор Заяа бэлгийн захирлын бүр амаараа хэлж ш. Тэгээ дунд нь ямар ч монгол орчуулагч байгаагүй. Тэгээд би юу ч болохгүй байсан. Тэгтээ зүгээрээ надаа ингээ гоё юм үзүүлж харуулсан бас баярлалаа шүү. Ажлынхаа хажуугаар мача ууж гин. Йоо, мача би өөр. Үнээр уумаарсан. За захирлуудын хурал дуусчихлаа. Ардталт маань ингээ зөндөө олон ингээ захирлууд маань байж гинэ. За захирлууд хуралдсан бол одоо тэгээ би болоо. Тэгтээ бас амар байгаа шүү. Тэгэл өдрийн хотод аньё Cosrx. Заяа бэлгийн үнэн баавартай газар юм энэ хараа. Cosrx-ийн төв офс дээр хүрээд ирсэн багт чинь. Ингээд миний зураг мургийг ингээд өдрийн дотор зүгээр манай чаймын очин тэгэхээр та нар ингээд зургийг ингээд газ ингээд 50 бид нэр ингээд айлчлан танаа энэ офс дээр чинь ингээд хүрээд ирсэн байна. Миний бүр санаа зовоод ах юм. Баахан бүтээгдэхүүнтэй ингээд танилцсаар л байна. Хоёр талын ингээд боссууд ярьж байна. Бүгдийн дэмтгэлж байна. Бүгдийн захирлуудын царай хорот амшигтай болохгүй шүү. Тэрийн том удирдлагууд бэлэг бэлдсэн байна. Манай заяа бэлгийн туг байна. Тэр баахан бэлэгтэй олчлоо. Ерөөсөн мэдсэнгүү маш их бэлэг надаа өгчлөө. Би бүр гайхаад байна. Ануугийн бүх бүтээгдэхүүнүүд байна. Заяа бэлгээд худалдаалагддаг. Тэр шинээр худалдаа нь гарч байгаа K-pop Demon Hunters-ийн бүтээгдэхүүнүүд байна. Захирлууд тэнд уулзалттай байж нууц тэгэхээр хамаагүй гаргаж болохгүй. Тэсэн чи яасан байх нь вэ? Солонгосын бас заяа бэлгийн компани туг энэ солонгост ингээд мандан мадраад ингээд явж идэм шүү дээ. Ийм том солонгосын ийм компани дээр. За захирлуудын хурлыг дуусгахыг хүлээтэл нэг юм сертификат уншаад байжээ. Хамаагүй бичлэгэн дээр оруулж болохгүй. Тэр чинь Монгол руу оруулж ирж байгаа тоо, гэрээ, контракт гэд баах нууц юм яригч байгаа болохоор би хамаагүй тэр болгоныг бичиж болохгүй. Тэгээ сонирхоо авчихсан чинь ийм заяа бэлгийн туг байла. Яг солонгост нь би ингэ байж байна. Нөгөө Монгол дахь захирлууд тэр солонгос дахь захирлуудтай тэр арай өөр өрөөнд уулзчаа. Бүр том өрөөнд уулзчаа. 감사합니다. том удирдлагууд ингэ билүү гэдэг юм байна. 감사합니다. Өнөөдөр миний ажил хийх газар болохоор энэ хавьд нэг офстойгоо би хаяа хараадах юм. Маш их хүмүүс ингэ ажиллаж идэх юм байна. Солонгост ажил хийж үзэх мэдрэмж сонирхолтой байлаа. Бас хэцүү байлаа. Ер нь бүх юм л байлаа. Тэгээд бас айгүй азтай байлаа би. Тэгээд ямар ч тач би мэдрэмж авахыг хичээсэн зүгээр л өөртөө чаленж тавиад солонгост ингээ ажиллаж үзсэн шүү. Миний бичлэгний эхлэлийг та нар яг сонсоод бичлэгээ яг бүрэн үзэж дуусч байгаа бахаа гэж би найдаж байна. Тэгээд бичлэгээ үзсэн бүгдээрэнд нь баярлалаа. Солонгост нэг өдөр ажилласан чаймигийн бичлэгтэй хамтлаа. Дараагийн хамтлагаар уулзлаа түр баяр та. Бай.